сурагчдын маань хамтын зүйлийг аваад хэрэгтэй чинь аваад ийшээ 29 дугаар сургуулийн 12 дугаарний одоо бэлтгэх зүйлс байж байгаа. Сургуулийн дафны зүйлийг авч чиглэж энэ хүүхдүүдийн тавьсан биеийн тамирын хичээлийн биеийн тамирын хүүхдүүдийг ихтэй оролцуулах асуудлыг сургуулийн төвшөнд болоод хүүхдүүдийн зүгээс бол энэ суралцах эрхээ хангуулахын тулд дохионы багш нарыг хэлээр ярьдаг багш нарыг чанаржуулах асуудлуудыг тавьсан байгаа. Мөн бас бус одоо сургалтын орчин тухайн асуудлууд бол тавигдсан явж байгаа. Тэгэд энэ дээр бол нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй хурлаас бол бас их ачлуулж анхааралтай ажиллаж байгаа. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй хуралдах Монгол Ардын намын бүлгээс энэ асуудлыг одоо шалгах ийм ажлын хэсэг бол гарсан. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй хурал бол өөрийн нутаг дэвсгэр дээр ингэж гарч байгаа асуудлуудыг бол мэдээжээр иргэдээ бол сонсож, ялангуяа энэ залуучууд хүүхдүүдэд сонсож ажиллах ажлын чиг үүрэгтэй энэ байгууллагынхаа хувьд бол цаашд бол төлөвлөгөө гаргаж ажиллана. Өндөр ажлын хүүхдүүдэд хүчтэй ажиллах бай. Яаж энэ хүүхд таван тусгай сургуулийн багш нарыг болоод би илүү хөгжлөөр гараараа ингэ зөвлөгөө дайцчихлаа гэж хэлж байна. Энэ мансууруулаад юм уу? Эсвэл дайцчуулаад ийм таах ямар ахуйж байгаа энэ хүмүүс өдөр бүрээс нь олж байгаа багш нарын зүгээс гаргана гэдэг бол энэ үгүй. Чадвартай агаад тэр төлөвшөөгүй сэтгэл болохгүй. За хатуу анхаарч ажиллана. Хариуцлага тавцсан гэдгээр би тэгээ цаашдаа одоо ямар тийм бид нэг зөвшөөрсөн ийм юм хийгээд байна л да. Дохионы хил гэдэг ороод 4 настай хүүхдүүд чи ямар авмаар байна те? Яавал одоо хурдхан та нар сайжрамаар байна гэдгийг хэлэх хэрэгтэй. Өгөөд ялах хэрэгтэй. Би тэгээд энэ бацаахан захирал дүүрэг өгч байна. Хөвчлээ, өдөртлүүдийн хөвчлээ дандаа хугацаатай үүрэг өгч явах болно. Энийхээ биелэлтийг доор нь шалгах болно. Би та бүхэн хариуцлага зүйл хийлээ. За ингээд та нар бол үзэл байдлыг маш сайн ойлгож байгаа юм. Төлөөлөгчнөр ч гэсэн энэ хойд энэ сэтгэлс ажиллаж байгаа. Нажилсыг За багш нарын ёс зүйн хувьд бол ганцхан 29 дугаар сургуулийн багш нар дээр биш, ер нь Монголын боловсролын салбарт ажиллаж байгаа бүх шатны буюу одоо цэцэрлэгийн, ерөнхий боловсролын сургуулийн, их дээд сургуулиудын багш нарын ёс зүйн тал дээр бол энэ яамнаас барьж байгаа бодлого бол нэлээд анхаарч чиглэнэ. Бид нар 8 сар гэхэд ер нь бол одоо цэцэрлэг болоод ерөнхий боловсролын бүх багш нарт энэ ёс зүйн сургалтыг одоо багшлах эрхийн 1, 5, 10 жилийн сургалтаас гадна өгөх ийм зорилго тавиад төлөвлөгөө гаргаад бас ажиллаж байна. Бид нар энэ сургалтыг өгсөний дараа багш нарын ёс зүйн одоо хариуцлагыг илүү сайжруулах, багш нарынхаа ажил дээр одоо ёс зүйг хэр баримталж ажиллаж байна гэдэг дээр бид нар нэлээд одоо хатуу хяналт тавьж ажиллах юм бодолтой байгаа. Үүний том одоо тэр хуралд хилцэгдээд аман яриагаар ярьж сурах хэрэгтэй гэж яваад. Тэгээ энэс хойш одоо ингэ яагаад вэ гэвэл нөгөө амаар яриад энэ боловсрол эзэмшээд байгаа Японч вэ, Америкч вэ, Канадч вэ, Германч вэ араа бичихгүй байлаа. Энэ багш нар юу гэж хэлдэг вэ? Ойлгож штэ. Хичнээн тохионы мэдгүйчсэн. Байна. Явах гэж энэ